За ингээд алиун богын хилээ барих сэргээ нутагшуулах ажлын маань бэлтгэл ажил буюу хаврын нөгөө согоон сүрэг байршилтын тогтоох судалгаагаа хийгээд явуулдаг байгаа. Энэ хугацаа маань 5 сарын 25-наас 28-ны өдрүүдэд хийж гүйцэтгсэн. За одоо ингээд хилээ барих ажил эхэлж бидгээд аян замдаа гараад явж байгаа адил. Хилээ барих газар одоо хаана байрлах уу гэдгийг устай байгалийн зохицол газрын хамгаалтын албаны байгаль хамгаалагчдаас заавар зөвлөгөө, худаг ус та сүү авах айл эдгээрээ бүгдээр ингээд заалгаж газраа толовлоод одоо байрлах газар дээр отгоо авч байгаа байдал харагдаж байна. Бид гэдгийг ганцхан халуун богын тоглол барих хавцтаас судалгааны жамаар бусад зэрлэг амьтад харагдаж үзэгдсэн тэрнийхээ бас дүрсвчлэгийг баримтжуул аргал хонь 1 сая 1 дүрс харагдаад өнгөрч байна. Одоо ингээд бидгээд богын илийндээ зориулсан хээрийн төр байр хашаага бэлдээд барьж байгаа байдал нь гарч байна. За одоо ингээд хээрийн судалгаа хилээ барих ажилдаа гарцгаагаад явж байгаа байдал харагдаж байна. За манай багийнхан илийгээ олж харсан байдалтай байна. Одоо яаж барих тактик арга боловсруулж байна. Илээ барихад өглөө нар гарахаас тайл оролдож ажилдаа гардаг байгаа бидгээд. За одоо ингээ эхнийхээ согоог харлаа. Энэ согооны илээ маань энэ согоотойгоо ойрхон байгаа байх гээд дорндоо одоо ирэл хайгууллал хийж байна гэдэгт. Нялх илээтэй согоо бол ер нь төлөөсөө нэг холдож чаддгүй ойрхон л тойрол эргээл дуграад байдаг. За одоо дорндсны эцэст илийг олж харж байгаа байдал нь бас гарч ирж байна. За одоо яг илийгээ барих гад бүслэлтийн байдлаар энэ бол унтж байгаа үед нь барьж авдаг байгаа. Энэ бүү багшаа маань боловсруулсан арга зүй байдаг. Энэ дээр илий барих хэд хэдэн арга зүй байдаг. Нэг нь бол унтсан хон барих гэж. Саяын хол унтсан хон барих гэж хагаад ингээ алдчихж байна. За дараагийн өдрийн судалгаа хайж явсны эцэст бидгээ дахиад илий боллоо. Ингээ илийгээ барьж байна. Анхны илий бол таарч шиг байна. Барьсан илийгээ түр ингээ зөөвөрлөх уут гэж байдаг. Зориултанд энд нь хөлөө нуглаад тэгээд хийгээд аваа явдаг. За ингээ дахиад л бас илээнийхээ судалгааг хийгээд дурандаа л хайгуулдаал явж. За барьсан илийгээ бас суугаар өхрийн суугаар угжиж амлуулдаг байгаа. За энэ илий угжих хүн болол их бас хямдтандаа ээлтэй их инэрэнгүү ханддаг тийм хүнд их айтайхан тасдаг юм шиг санагдсан. Тэгээд манай мэрэгчлээ отхон бэлэг нь анхны илийгээ ингэж амлуулж угжуул сургаж байгаа байдал нь. За ингээд дараагийн барьсан илээнүүд бол угжиндаа гайгуу тусаад ингээд манай багш бөөгөө илийгээ угжиж байгаа. Илээнүүд одоо бүгд л адилхан байна гэж байхгүй. Зарим илээнүүд нь угжиндаа 2-3 хоноо тасна, зарим нь 7-оос дээш хоноо тасна. Зарим нь бол 2-3 угжилтаар 2-3 нэг угжсны дараа бол ингээд айтайхан шиг хөхөөс орчдөг. За одоо дараачийн өглөө эхэлж байна. Эдгээд өглөө нар гараагүй байхад л бас ол нуур гараагаа гал цай цагаа гал тэгээ ажилдаа гардаг. Нөгөө согооныхоо байршлыг харахад нэг 5 цаг орчимд л яг таардаг. Түүнээс хойш болчвол согоо харагдаад байдаг, илий харагдах юм болчдөг. Түүнээс өмнө согоогоо илийтэй байх хугацаанд нь дурандаж гол байршлыг нь олгох нь бид хамгийн чухал ажил байдаг. Тэгээ ингээ өглөө бас цайгаа уух хэвцтэй хаагуур явж ямар маршрутаар ямар аргаар илээнүүдээ барих бүх заавар зөвлөмжөө ярилцаа тэгээд хөдөлдөг байгаа. Илий
барихад бол нүдээр илийг дурандаад харах их хэцүү. Телескоп сайн татдаг дуран ер нь тэгэл хүмүүсийн туршлагаас дээр л үнэлэгдэж ер нь хийгддэг ажил. Бөвөө багш маань бол олон жил барьсан болохоор яг энэ илийн согооны байршил одоо илийн нуугдад хэвчих газар эднэрүүд бол их гайгуугаар дарлаж бид гэдгийг за энэ зүгт тэр жигт гэж бид гэдгийг заавар зөвлөгөөгөө сайн өгч явж байсан. Тэгээ энэ бөвөө багшийн маань хийснээр бид хэд залуучууд шинэ биологч нар болж байгаа юм хүмүүс ингээ дадал зуршил зөндөө ихийг авсан. За одоо ингээ илийгээ барих гал бид хэд хэдэн талаас нь бүсэлтийн байдлаар л барьж явдаг байгаа. За одоо яг илийн голын харганы хажууд хэвтэж байна. Ингээл арга тактика боловсруулаад барьж байгаа байдал байна да. Сайн унтсан илий бол ер нь хүн ойртоо хажууд нь ингэж ярьж ярихад бол нэг чимээ багтаа байдаг. Сайн унтаагүй илээнүүд бол тэгээд босч явах тиймэрхүү тохиолдлууд их ажиглагдчихсэн бид хэдий барих явцад л энэ илийн маань сайн унтсан болтой байна одоо. Бид хэд ойртоод ингээ илийгээ бариад авлаа. Багшийн баярлж байгаа бол их сайхан байна. За одоо ингээд илий яаж барьсан, яаж харсан гэдэг тухайга уулзаад ингээд ярилцж байгаа төр харагдаж байна. За ингээд илийгээ баримтжуулж тайлан материалд оруулахаас зураг төрс бичлэгээ ингээд хийгээ явж байгаа гэдэл харагдаж байна. Ингээд бид гэдэг илий барих гээд явж байгаад бас бугын ивэр таарч байсан. Тэр болгоны бидэд аваад эдийн насны илий ямар хугацаанд болсон энэ аваар ирнэ. Бугын нөгөө одоо бугын ивэрнээс нь янз бүрийн гаж нөлөө одоо амьдрах орчин эдрээс нь олон зүйлийн юм бас гардаг л да. Энийг нь судлах үднээс ийм байсан ивэрнүүдийн мэдгээд бас цуглуулж авч байсан. Тэгээ ингээд илийнүүд маань төр байрандаа ирээд энэчнээ тасаал байгаа байдал нь харагдаж байна. За тэгээ илийний гол одоо хамгийн зөөртэй ингээ хамгийн энддэг асуудлын нэг бол энэ өтөх асуудал байдаг. Өтөх асуудал бол яг нөгөө буг маань 6 сарын ихээр яг ий талуунаар төлөлдөг болохоор энэ амьтдад нөгөө хүүн өтөх эрсдэл хамгийн их өндөр байдаг. Энэ хүүн өтснөөс болж энэ амьтдын өөх нь бол нэлээд их хөвтэй байдаг. Ер нь судлаачдын үзчихээр бол нэг бугын тугуулын нэг 30-40% нь л амьд үлдэж онд ордог гэсэн тийм судалгаа юм байт юм лээ. Бид гэдгийн барьсан илийнүүдийн маань заримийнх нь чихэн нүтсэн, заримийнх нь хүү үтсэн, заримийнх нь ам нүтсэн гэдэг. Нийт 10 илий барьснаас 6 нь бол өттэй байсан. Тэгээ энэ өтийг нь бид цэвэрлээд арга хэмжээ аваад 7 хоног байлгаж агаад дахиж үзэхэд бол ер нь бүх юунууд нь өтнүүд нь алга болоод шарх сорон бол идэгжсэн. Тэгээ ер нь хүний гар дээр ирсэн болохоор энэ амьтдын одоо 10 амьтан барьснаас 6 нүдтэй байсан чи байгаль дээрээ байсан бол нэг 4 тугалтай 4 бугал шинээр нэмэгдэж хийм байсан. Тэгээд зэрэг нутгшуулах бол ер нь бас даваа талтай ач холбогдолтой амьтандаа бол ач холбогдолтой л ажил байгаа юм. Энэ жилийн хувьд ч юм уу ер нь согоонууд илийгээ их өндөрт гаргаж өндөрт хэвтүүлж байгаа нь байдлаар ажиглажсэн. Ер нь бол тэг уулан дээр л бид гэдний нэжлүүдээ байнга л хийж гүйцэтгэе яваад байсан. Тэгээ эхлээд ингээ өттэй илээнүүд бариад байсан болохоор одоо ингээ сүүлийн барьсан видеоийнхаа гаднах байдал одоо чих ам эднэрийн өтөж барьсныг нь шалгаад л явж байсан.
Ер нь өдөр болгон өглөө тэгэл нартай уралдаж гараад орой нартай уралдаж зарим өдөр бол бүр харахгүйдч гэртээ отго дээрээ ирдэг тийм тохиолдлууд гардаг. За энэ дахиад илийгээ барих гэдэг дэшээ. Бас уулын оройлол авирал мацаал. Одоо яг тэнд бүслээд байгаа байдал нь харагдаж байна. Ер нь тэгээд илийнүүдийн хэвтэж байгаа газар одоо ихийн хэвтөөлөд орхидог газар эднэр бол байгалийнхаа өнгөтэй адилхан хүн ер нь өдөр хараад бол энэ харагдахааргүй тийм газруудыг л голчлон сонгож хэвтүүлдэг нь ажиглагдчихсэн. За ингээд бас илийгэн бариад зөөврлөх хуудантаа хийгээд ингээд төр байрлуулах хашаалга авч явах гээд ирж байгаа байдал нь харагдаж байна. Энэ мэрэгчлээ хүүхдүүд гэдэг чинь шал өөр л дөө. Эднүүч одоо тэгэл маргал бариад ерөөсө барайгүй байхгүй тэгээд байж ах чинь өөрсний дадлага туршлагын газар оронтойгоо танилцсан амьтныхаа байршил хаана хэвтэж хаана идэх амьдралын режим гормын бүгдийг мэддэг учраас хэдэн цагт хэвтгүүгээд бүгдийн сайн мэддэг учраас ийм л мэрэгжилтэнгүүд чинь ийм богино хугацаанд дуусчих яахгүй. Яд чинь одоо ер нь тэгэл 14 хоногт арай ч нэг юм багтаадаг. Газар орны байдал, цагаагаарын байдал энэ бүхнээс эднүүдийн ажил шалтгаалдаг болохоос өөр юу яах вэ? Энэ жил бол шалх шуургатай ч гэсэн тэгээд үндэгд хоёр нарны хооронд тэгээд яах вэ? Өглөө 4-өөс орой 12 хүртэл явсан өгч. 2-3 цаг л унтдаг шүү дээ. Тэгээд ерөөсөө энэ хоёрын хооронд одоо харин тэгээд гайгууд сайхан болчихлоо. Одоо биднүүд одоо цааш нь хамгаалах энд боожж өсгөж боожуулах энэ ажил одоо хэнууга сайн тордолт хийх хэрэгтэй ийм л ажил үүдэж байна. Ийм л сайхан ажил боллоо. За ингээд барьсан илээнүүдтэй дахиж үзлэг шалгалт хийгээд чихэн утсан байсан чихнийх нь ут юмнууд нь идгээд ингээд дахиад нэг цэвэрлэгээ давтан үзлэг хийж байгаа энэ төрс харагдаж байна. Өмнө гарсан илээнүүдийнхаа нөгөө хөтийн бидгэд бол хүмүүст харуулах зорилгоор газар дээр нь ийм ут гардыг байна гэдгийг хайжсэн бол энэ удаад одоо ингээд байгаль дээр нь хаях шин тусгай савнд хийж битүүмжлээд устгал оруулдаг байгаа. Ингээд бүх ут юмын цэвэрлсэний дараа цэвэрлэгээний багаж ингэж цэвэрлж байгаа төрсөн харагдаж байна. За манай төгсөө маань илээнүүдийнхаа өтөнд нь ингээд цацлага юм тариаг ингээд хийж байгаа төрсөөс гарч байна. Одоо хүмүүсийн нүдэнд их хүрсийг ингээд салгаж байгаа юм шиг харагдаж байгаа боловч энэ бол яг үнэндээ ингээд 10 илий барьснаас ингээд 6 өттэй. Тэгээд энэ 6 маань байгаль дээр байвал амьдрах уугүй юу гэдэг нь бол бас эргэлзээтэй байдаг. Тийм болохоор энэ сэргээ нутгшуулж байгаа нь болохоор бас нэг амьтныг хамгаалах нэг хэлбэр байгаа. Одоо энэ илийний гэхэд ингээд ам нь утцсан. Энэ бол ингээл цаашдаа ихийгээ хөхөж чадахгүй тэгэл ямарваа нэг ихийгээ хөхөж чадахгүй байна гэдэг чинь тэгэл тамир тэнхээ байхгүй тэгээд хичнээн амьд явж байсан ч гэсэн тэгэл амьдрах чадвар нь ер нь сул багасчлаа гэсэн үг л. За ингээд илээнүүдээ нутгшуулах газараа тээвэрлэлт хийж бидгээд авчирж байгаа байдал гарч байна. Байгалийн зохицуулах газрын тусгай хамгаалалтай газарт нутгшуулгаар байгаа. Одоо тэр газартаа авчрахын тулд энд нэг төр байршуулж бас угжил тээвэрлэлтээс явах хугацаа эднэрийг бодолцоод хэд хоног энд тасгах маягаар байлгаж байгаа. За ингээд ихний тоглол маань шинэ газартаа ирж бууж байгаа төрс гарч байна. Бүх илээнүүд маань ер нь л угжилтандаа тассан. Ер нь биеийн байдал бол
цаваа сэргэлэн чирэг ингээд тасн сэргээ нутгшуулахад бол ер нь боломжийн болоод ирсэн. Энэ ашаалсан талбайг нь бас өвсийнх нь ургамал нэг дороод болохын тулд босалгаа юмнуудыг бол бидгээд байнга хийжсэн. Тэгээ ингээд удалгүй үед нэг маань өвсөн дэжээлд орж байсан. Тэгээд бидгээд зориудаар хуулнаас очиж энэ зарим зөөлөн навчтай моднуудын мөчрийг тайрах. Тэгээд жижиг нарийн зөөлөн өвснүүдийг бас хээрээс бэлдэж авчирч илийнүүдтэй тавьж өгч байсан. Эдгээр маань эндээ бас тасаад идээд хөөрхөн болж байгаа төрсөөс гарч байна. Ер нь ямар нэгэн амтан хүн ч гэсэн гээд өөрт хэрэгтэй эрд суц шинж зүйлээ дутагдвал тэрнийхээ нөхөхийн тулд янз бүрийн одоо давс хужир юм дол шорооч хүртэл жижиг амттал долоодог. Эндэн зориулаад бидгээд нундааны савнд хужир давстай ус хийгээд хажууд нь нөхийн зүгээр цоолоод нэг жоохон гарах маягтайгаар амьтдынхаа эрдэс бодисыг нь хангах зорилгоор бас нэмэлтээр тавьж өгч байсан. Энд бол их бүгд л их дуртай идэж ууж байсан. Одоо энэ нарийн сагаар хяг өвс авчир зулгаас боож өгсөн энэ бас л энэ хэд маань идэж байгаа байлаа. Энэ нөгөө гişүүгэн гэдэг ургамал бас л навчийн эднэр их сайн идэж байсан. Ер нь тэгээд ямар ургамал сайн идэж байгаа, ямар өвс, ямар модны мөчөр сайн идэж байна гэдгийг сонгохын тулд бидгээд бүхэл ер нь боломжтой бүх ургамлуудыг авчир тавьж зөөж өгчээсэн. Тэгээд их идэж байгааг энэ дараад нэмэлт боломжоор ингээд авчирч тавьж өгчээсэн. Бас нэгнийгаа ингэж маажаад дийлэх дуртай байт юм шиг санагдсан. Ингээл нэг нь хажуудлаас нь би энэ маажаал долоогоолох, нөгөөх нь бүр нэг хөдөлгөөнгөө таймаа. За одоо энэ яг нэг түрүүний ярьсан хужир эрдсэн дутагдаад одоо хужираа мараага долоогоод идэж байгаа дүрс харагдаж байна. Ер нь бид энэ амьтдыг нэг тийм хашаалсан биш, одоо нэг зэрлэг амьтдыг сэргээ нутгшуулгаар нэг юмд хашаалсан байдалтай л байлгаад байх гэж боддог хүмүүс. Тэр нь бол үгүй, ер нь бол байгалийнхын байдлын одоо хиймлэр ингээд модны мөчр моднууд авчираад ойтойж болох юм уу, эсвэл нэг байгалийнхын ингээд өвс ургамал юмнуудын байлгахад энэ амьтад нь илүү тааламжтай таатай байх зорилгоор чадлын хэмжээгээр бидгээд бас ингэж юм бүрдүүлж өгсөн. За ингээ манай компани Моша гэх төрийн бүс байгууллагын захиалгаар Устан орны байгалийн зохицол газраас нэг 10 тонны илээ барих зөвшөөрөл байгаль орчны яам болон шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн дүгнэлтээр үндэслээд энэ ажлаа хийгээд амжилттай өнөөдөр дуусч байна. Өнөөдөр энэ ажлыг хийж гүйцэтгэхэд манай багийн компани багийн бүрэлдэхүүнд байна. Агнуур зууч амьтан судлаач хүмүүсээр бүрдсэн залуучуудаар их төргөн шуурхаа хийж гүйцэтгэлээ. Тэгээд бид эдийн барьсан бугын тугал маань биеийн байдал болон барих хугацаа хоногийн насны эдэн нь бол яг барихад тохиромжтой хамгийн багадаа л 4 хоногийн настай илээнүүд баригдлаа. Тэр нь Хустан байгалийн зохицолч газрынхны захиргааныхан бас хэлжсэн. Өнгөрсөн жил жоохон гандуу байсан. Энэ жил ч гэсэн бас цаг агаар бороо хор багтаа байна. Тэгээд гарч байгаа илийн төлнүүд маань жоохон эндэх магадaltaй баг. Таагээ тэрэн дээр жоохон анхаарч ажиллаарай гэсэн. Энэ жилд ямар ч байсан бид гэдгийг авчирсан барьсан амьтад бол гайгаа байна.